Өөр монголчуудтай хамтарч Японд бизнес хий гэсэн санал хэд удаа тавьж ирсэн. Энэ удаа болохоор Япон руу Монголоос ажилчдаг асрагчаар ажиллах хүмүүсийг гаргая гэж санал тавьж байна. Энд Монголд ажилладаг өөр Монгол Япон хэлтэй найз өөр монголоор дамжуулаад тэр Японы нийгэмлэгтэй холбогдоод өчигдөр ярьлаа. 4 эмэгтэй хүн авъя гэж байна. Мияги мужид өөрсдөө нийгэмлэг нь болохоор Сайтамад байт юм байна. Хэрэгцээтэй бол Монголд ирж ярилцлага хийнэ гэж байна. Тэгээ 10 сарын 4-нд нөгөө Хогжаа компанитайгаа уулзаад нөхцөл байдлаа тохироод буцаад бид нар лөө ярина гэж байна. Тэгээд энэ 4 хүртэл Монголд нь сурах юм байна. Тэгээд бол бас Монголд ирж ярилцлах юм, Монголыг үзье гэсэн санаатай юм байна. Тэгээд энэ Монгол ус авсан залуучуудаа бас Монгол менежерээр тэндээ удирдуулна асуудалгүй л гээд эхний байдлаар яриагаа өчтөр хийчлээ.